хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар үзүүлж байна. Халамжаас хөдөлмөрт. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг үзэгч та бүхэндээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн онцлог хэрэгцээнд нийцсэн тусгайлсан ажлын байрыг нэмэгдүүлэх зорилго бүхий хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд хамрагдаж санхүүгийн дэмжлэг авсан байгууллагуудын амжилтаас хуваалцаж байгаа билээ. Халамжаас хөдөлмөрт нэвтрүүлэг энэ удаад Өөрийн сэргийг хязгаарлагдмал хариуцлагатай компанийг танилцуулж байна. За би бол Өөрийн сэрэг компани захирал Болормоо байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэн. За манайх болохоор баакум цонх, төмөр хийц түүнийгийн дагалдах хэрэгсэл борлуулах зорилгоор түшиглэж барилгын материалын дэлгүүр ажиллаулдаг. За тэгээ манай үйл ажиллагаа болохоор ерөнхийдөө 12 онд 2 хүнтэйгээр эхэлжсэн анх баакум цонхны үйлдвэр 6 ажилчинтай болоод бизнесийн үйл ажиллагаа сайн явагдаж байгаа. Өөрийн сэргийг хязгаарлагдмал хариуцлагатай компани дэлхийн нийтийг хамарсан ковид цар тахлын үед хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санхүүгийн дэмжлэгт хамрагдаж тоног төхөөрөмжөө шинжилэн үйл ажиллагаагаа амжилттай өргөжүүлжээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газраас олгож байгаа энэ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зээл бол үнэхээр нүдэ болсон. Төхөөрөмжөө сайжруулангууд нөгөө ажлын бүтээмж нэмэгдээд үр дүн нь сайжирч байгаа. Тэгэнгүүт түшгэлсэн барилгынхаа материалаас тодорхой хэмжээний байхгүй бараагаа нөхөд аавна гэдэг чинь өдрийн мань орлого нэмэгдэхээр үйл ажиллагаа нь бас сайжирч байгаа л гэсэн үг байна. Банкны зээл 1.8% хүүтэй тэгээ ямар ч хүүгүй ийм хоёр зээлийн хооронд л яг одоо хөдөлмөр эрхэлж байгаа бид нар бол үнэн яг бодит амьдрал дээр нь мэдэрсэн хүмүүс юм. Үнэхээр. Тэгтээ харин зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэгээд бас ингээд нөгөө жоохон ингээд санхүүжилт ариун байх юм бол өшөөл олон хүний амьдрал сайжилж олон хүн одоо амьдралын сайжраад олон хүн хөдөлмөр эрхлэх боломжтой болгох залхуурлаас гарах байх л гэж юу бас боддоо шүү дээ. Засгийн газраас хэрэгжүүлж байгаа халамжаас хөдөлмөрт зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгайлсан ажлын байрыг бий болгох талаар ямар үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа тухай хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Нэмс Сүрэнгээс тодрууллаа. За Монгол улсын засгийн газар Монгол улсын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний зөвлөлөөс хөгжлийн бэрхшээлтэй иргэний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтлөөр гэж одоо анх удаага 2012 онд баталж одоо хэрэгжүүлж байсан. За түүнээс хойш бол одоо энэ хөтлөөр бол жил бүр үйл ажиллагаа нь одоо эрчимжиж хуваарай хөдөлмөр эрхэлдэг. За мөн одоо аж ахуйн нэгж төрөмс байгууллага эрхлэн одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг тохируулахтай байнгын ажлын байраар хангах ийм одоо аж ахуйн нэгжүүд бол чиглэсэн санхүүгийн дэмжлэгийг бол одоо үзүүлж ирсэн. Аж ахуйн нэгж төрөмс байгууллагуудад олгож байгаа санхүүгийн дэмжлэгийн их усүр нь бол хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас гардаг. За хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дотроо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо ажилуулаагүй төлбөр гэж бас байдаг. 25-аас дээш одоо аж ахуйн ажилтнтай байгууллага нийт ажилчдынхаа 4-өөс доош хөгжлийн бэрхшээлтэй хүн ажилуулна. Хэрвээ энэ одоо хувиа 4-өөс доош хувьтай ажилуулаагүй бол ажилуулаагүй хүнийхээ тоогоор сар бүр одоо ажилуулаагүй төлбөрийг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан төлнө гэсэн одоо хөдөлмөрийн тухай хуулиар энэ ажилуулаагүй төлбөрийг бол төлөө явдаг. Энэ ажилуулаагүй төлбөрөөс орж иж байгаа их усэр бол буцаад одоо хөгжлийн бэрхшээлтэй иргэний саяны аж ахуйн нэгж төрөмс байгууллагад санхүүгийн дэмжлэг болоод ингээд эргээд бас буцаад одоо зарцуулагддаг байгаа. Манай Өөрийн сэргийг хувьцаат компани баакум цонхны үйлдвэр нь бол яг үндсэн 6 ажилчинтай тоног төхөөрөмжийн стандартын цонхыг яг хүний хүссэн хэмжээний дагуу захиалсан хугацаанд нь түргэн шуурхаа үйлчилж хүрэгдгээрээ олонд нэр хүндээ өсгөж чаддаг. За манай Өөрийн сэргийг хувьцаат компани баакум цонхны үйлдвэртэй түшиглээд ер нь зах зээлээ сайжруулахаар төмөр хийцийг хийж эхэлсэн. Төмөр хийц маань болохоор эхлээд галын хайц, хогийн тосгоор, үнсний утгаар дэгээ төмөр гэх мэт жижиг юмнаас эхлээд хашааны гүйдэг хаалга, нойл, үүдний таамбар зэргийг төмөрөөр хийгээд сүүл рүүгээ зөөврийн сууцыг ер нь төлхөө хийж байгаа. Жишээ нь уул уурхайн компаниуд ажилчдын байр, офис, барилга бас ажилтны байр, офисоор ойдлчид, үсчид, гуанз гэх мэт газрууд ажлын байраар ашиглаж байгаа. Зөөврийн сууцны маань давуу тал гэвэл ер нь чанартай зүгээр сайдангаа тулгаад одоо угаалнаг төмрөөр гадна талын хүрээг хийхийг хийснийг ингээд хараад за энэ бол бас чанаргүй жоохон тийм байна. Манайх нөгөө газраас ийм давуу талтай болчоо. Ерөнхийдөө бол квадрат төмрөөрөө бүх араамаа зангиж явах юм байна.
хаалга нь маш сайн чанартай төмөртэй. За тэгээ баакум цонхоо өөрсдөө хийчдэг учраас давуу талтай. Тэгээд гадна талд нь одоо хулгайч янз бүрийн шил хагарах хүүхд мөхөд цонхоор унахаас болгоомжлж цонхны хамгаалтуудыг хийж өгдөг. За тэгээ манай баакум цонх зөөврийн сууцыг захиалвал зөөврийн сууц баакум цонх гэсэн бие чуудсаар маань аялаарай.